Хэрвээ чи яг одоо ядраад ойлгох гээд өөрийгөө танихаа болчихсон юм шиг санагдаж байвал түр аснаарай. Чи ганцаараа биш ээ. Би одоо чамд нэг номын тухай ярина. Энэ бол ээжүүддээ зориулж бичсэн Mother to Mother гэдэг ном. Энэ номын хамгийн гол санаа ердөө нэг өгүүлбэр. Ээжийг буруутгах биш, түшиж босгох. Төрсний дараах сэтгэл готрол гэдэг нь сул дорой байдал биш. Олон ээжийн туулдаг бодит зам. Харамсалтай нь олон ээж энэ замаар дуугүй ганцаар алхчихдаг. Номын эхэнд нэг баримт гардаг. Төрсний дараах сэтгэл готролтой ээжүүдийн урамны нэг нь л тусламж юуч очдог. Тэгээд ойролцоогоор 20% нь л үнэхээр онцлогддог гэж. Өөрөөр хэлбэл маш олон ээж нэргүй өвдөлтөө тэврээд явж байдаг гэсэн үг. Тийм болохоор чи өөрийгөө буруутгаж эхлэх тэр мөчөд нэг л зүйлийг санаарай. Энэ бол чиний зан ааш биш. Чиний бурууч биш. Энэ бол сэтгэл чинь хит ачаалал борсны дохио. Одоо чамд энэ номон доторх нэг ээжийн жинхэнэ түүхийг ярив. Тэр ээж төрснөөс хойш 6-7 хоногийн дараа бүх зүйл гинт өөрчлөгдсөн гэж бичсэн байдаг. Ойлх нь олширч, сэтгэл нь савлаад, нөхөр нь хүртэл би яах ёстой вэ гэдгийг мэдэхгүй айж эхэлсэн. Амраад унд гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ унтах нь огт нэмэр болдоггүй. Хүүхэд уйлахад хүүхдээ тэврээд хамт уйлна. Алхаж яваад уйлна. Өдөржин яг л манантай. Ботор нь дүлийн юм шиг. Өөрийгөө амьд зомби шиг. Зүгээр л хүүхдийн хэрэгцээг зөөж яваа хүн мэдэрч байжээ. Гэр бүл, найзуудаасаач зайгаа барьж намайг ойлгохгүй гэж бодоод чимээгүй болсон. Дараа нь айц нэгсэж төгшүүрийн хүчтэй дайралтуудтай болж эцэст нь мэргэжлийн хүн дээр очисон. Зөвлөгөө авч эмчилгээ эхлүүлсэн. Тэр мөчөөс л би аврагдаж байна гэж анх удаа мэдэрсэн гэж бичсэн байдаг. Онлайнаар дэмжлэгийн бүлэгт орж өөртөө найдал ээжүүдийн бичснийг уншаад би ганцаараа биш юм байна гэдгээ жинхэнэ утгаар нь ойлгосон гэдэг. Энэ түүхийн хамгийн том урам нь юу вэ гэвэл тэр ээж итгэрсэн. Амьдралдаа эргээд дуртай болсон. Ирээдүрөө харж чаддаг болсон. Тийм ээ, итгэрдэг. Энд нэг жижигхэн, гэхдээ ам авардаг ухаарал бий. Ээж бүр төгс байх албагүй. Хүүхдэд үргэлж инээмсэглсэн төгс ээж хэрэггүй. Хүүхдэд өнөөдөр зүгээр л амьсгалаа аваад даваад гарч байгаа жинхэнэ ээжийг хэрэгтэй. Энэ номын төгсгөлд нэг зүйлийг онцолдог. Төрсний дараах сэтгэл готрол дэлхийн хаанч ямар ч нас, соёлд тохиолдож болдог. Хэрвээ эмчлээгүй архивал ээжийн сэтгэл зүйд гэр бүлийн харилцаанд удаан хугацаанд нөлөөлж чадна. Тиймээс дэмжлэг плюс мэргэжлийн тусламж хоёул маш чухал гэж. Энэ бол чи муу ээж гэсэн дүгнэлт биш. Энэ бол чи тусламж авах хэрэгтэй гэсэн уриалга. Одоо хамгийн бодит, хамгийн жижиг асуумуудыг ярив. Өнөөдөр чи бүхнийг засах албагүй. Ганцхан зүйл л хангалттай. Нэгдүгээрт, өдөрт 5 минут амьсгаа. Цонхоор хараад мөрөө суллаад би одоо амьсгалж байна гэж өөртөө хэл. Хоёрдугаарт, нэг хүнийг сонго. Нөхөр чинь байж болно, эгч чинь байж болно, найз чинь байж болно. Зүгээр л ингэж хэл. Надад хэцүү байна. Зөвлөгөө хэрэггүй. Зүгээр л сонсоод өгөөч. Гуравдугаарт, өөрийгөө бусадтай бүү харьцуул. Сошиал дээрх гоё зураг, бодит амьдралын 4 цагийн уйлааныг хизээч харуулдаггүй. Дөрөвдүгээрт, хэрвээ энэ мэдрэмж удаан үргэлжилж, өдөр тутмын амьдрал чинь үнэхээр хүндэрч байвал мэргэжлийн хүнтэй ярих нь ээж хүний өөртөө өгч буй хамгийн том бэлэг. Хамгийн чухал нь хэрвээ өөрийгөө эсвэл хүүхдээ гэмтэх тухай бодол айдас төрүүлээд давтамжтай орж ирээд байвал битгий ганцаараа үлдээрэй. Тэр үед яаралтай тусламж хэрэгтэй байдаг. Монголд ямар ч үед өдөр шөнөгүй холбогдож болох сэтгэл заслын яаралтай тусламжийн утас бий. Чи 18 тэг 2000 гэсэн дугаар руу яг одоо залгаж болно. Чи ганцаараа биш. Чи муу ээж биш. Чи зүгээр л төр зурих ядралт авсан ээж. Hi mommy. Хүүхдийн дэлгүүр.